нь бол та бүхэнд 440 Гц ukulele хийснийг хүргэж байгаа маш таатай байна. За ингээд өнөөдөр цоо шингэн дугаараа үзэгчдийн хүсэлтийн дагуу орцны дуунуудыг how to ukulele-нд тоглох гэсэн маш их асуултууд ирсэн. Тэгээд тэр нь та бүхэнд зориулаад одоо арх харахын алдарт дуу болох Сисэр усаас гаралтай буюу одоо загтал хэмээх юм. Яг чиний нь бол загталтаа тэгээд дууны хаан их маань Сисэр усаас гаралтай. За юу нь сүүлийн үеийн хүүхдүүд 2000-ад оны хүүхдүүд олон дууны сайн мэдгүй баг. Ерөнхийдөө жоохон одоо өгч байгаа манитын үеийн хүмүүс бол одоо хийх дуу. Тэгээд Сисэр гэдэг нь болохоор is ир үсэг байдаг. Тэгээд хүмүүс бол тийм сайн мэдгүй. Сисэр гэхээр Сисэр гэж бичиж бичсэн байлаа нэг тийм пани юм бол мэдээ харсан шүү. Сэ гэдэг is гэж бичсэн. Тийм утгатай биш. Сисэр гэдэг нь болохоор зөвлөлт холбоотоос одоо өмнө нь болохоор одоо социализмын үед одоо is ир гэсэн тийм нэртэй байсан. За энэ хэдүүлээ яг Википедиа гэдэг шиг. Энэ Сисэр гэдэг нь is ир гэсэн үсгүүд юм шүү. Сисэр усаас одоо цаас гарсан ч юм уу гэж миний мэдхийн хятадаас аваад гарсан. За мэдгүй юм энэ очих гэж. За өнөөдрийн хэдүүлгээр та бүхэндээ 440 Гц нэвтрүүлэг орцны дуунуудыг хэрхэн ukulele хөгжмөөр тоглож болох вэ гэсэн сэдвийн доор хүрэх гэж байна. За ингээд хичээлд орцгоё. Сисэр усаас гаралтай дууг сурахад амар амархан. Бид нэр өмнөх хичээлүүдээр үзсэн аккордуудыг ашиглан за тэгээд нэмээд нэг 2 ширхэг аккорд сурна. Нэг аккорд нь маш их хүнд хүчээр та бүхний сэтгэлийн тэнхээ шаардах аккорд байгаа. За тэгээд нөгөө сурах аккорд нь амархан тэгээд бусдад бол өмнө дандаа сурсан аккорд. За ихлэ та бүхэнд аккордынхаа дарааллуудыг хэлж өгөх юм бол хэрвээ ukulele-г сураад айгүй хичээлсэн хүмүүс бол заавал миний нуршиг одоо үзээл давхагийн айгүй царайлан гарахаас суугаад шаардлагагүйгээр өөрөө их хичээлэл эхэлчихнэ гэсэн үг. Дүнг сурж байгаа хүмүүс нь бол аккордуудаа ингэ ийм аккорд сурах юм байна гэдээ хараад сууна гэсэн. За ингээд та бүхэнд аккордуудынхаа одоо формын дарааллуудыг хэлж өгье. Тэгэхээр бидэнд AM буюу ля минор гэсэн аккорд хэрэгтэй. Ля минор бол 4-р утасны 2-р лад нэр тавьдаг. 2-р ургаа 4-р утасны 2-р лад. За энэ бол AM буюу ля минор гэсэн аккорд. За эхний аккорд. За дараагийн аккорд бол ре минор буюу DM гэсэн аккорд. За DM гэсэн аккордыг хэрхэн тоглодог вэ гэхээр та бүхэн сайн хараарай. Бид нэр AM гэсэн аккордыг 4-р утасны 2-р ладан дээр байсан. Одоо DM нь яг доотлолт нь одоо энэ 3-р ургуу ядам ургуу яг доотлох утасны дээр тавьчихна яг ийм болчихно. 4-р утасны 2-р лад 3-р утасны 2-р лад энэ 2 ургууг зэрэгцүүлээд тавьчихна гэсэн. Яг 4-р утас 3-р утасны 2-р ладан дээр. За одоо энэ үлдсэн 7-р ургуу буюу 1-р ургууга 2-р утасны 1-р ладан дээр тавьчихна. Ийм. За бүгдээрээ сайн хараарай. Тэгэхээр 2 ургууга ингээд зэрэг тавьчихна. 4-р утасны 2-р лад тэгэнгүүтээ 3-р утасны 2-р лад. За одоо 1-р ургуу болохоор 2-р утасны 1-р ладанд тавьчихна. За ингээд болоо. Энэ бол DM гэсэн аккорд. DM буюу ре минор гэсэн аккорд. За ре минорын дараа бидний тоглох аккорд бол G буюу соль мажор. Өмнөх дугаараар үзсэн аккорд байгаа соль мажор ийм аккорд. За хэрвээ өмнөх дугаараар үзээгүй хүмүүс байх юм бол дахиад ихнээс нь хэлж өгье. 3-р утасны 2-р ладны 1-р уруу, 1-р утасны 2-р ладны 2-р уруу, энэ 2 уруугийн параллел ийм. 1-р утасны 2-р лад, 3-р утасны 2-р лад ийм. За тэгэнгүүтээ ядам хурууга 2-р утасны 3-р ладан дээр ингээд тавьчихна. Энэ ван сэмрүү цэцэг одоо ингээд цэцэглэж байгаа луугатай адил одоо нэг ийм хэлбэртэй. Одоо биднээс жоохон бахтууд энэ цэцгэн барилмаар хэлэх нийт юм. Юугаар цэцэгтэй адилмаас бүү мэдээ. За нэг ийм. Энэ бол G буюу соль мажор. За дараагийнх нь маш хамгийн хамархан аккорд нэг болох C буюу до мажор гэсэн аккорд. 1-р утасны 3-р лад. За эхний 4 аккордын дарааллыг хэлж өгье. AM, DM, G. Тэгээд C. За одоо бидний үзэх нэг шинэ аккорд. Энэ бол маш их хүнд аккорд. За тоглосон нэг хичээх юм бол нэг бас хэцүү аккорд биш. Маш амархан л та. Одоо энэ 3 3 2 3 гэсэн. Энэ 3 3. Энэ 3 3-га ингээд тавьчихна. За 1 2 3 4 дахь ладан дээр шүү. 1 2 3 4 дахь ладан дээр дунд хуруу, ядам хуруу, чигчээ хуруу гэдэг 4-р утаснаас доошоо бүгдийг нэгнүүлээд тавьчихна. 4 дахь ладанд 3 уруу багтаана гэсэн. Дунд хуруу хамгийн дээдлийн утас. Яг доотлолт нь ядам хуруу, тэрний доотлолт нь чигчээ хуруу. Тэгмээд одоо 1-р утас чинь open буюу одоо ингэ хоосон байгаа. Тэр 1-р утасны дээрээ энэ 1-р хуруугаа тавьчих. 1-р утасны 2-р лад шүү.
За бүгдээ сайн хараарай. 7 хуруугаар буюу 1-р хуруугаар хамгийн доотлын буюу 1-р утасныхаа 1 2 талаадны хамтлагаа гэж тавьчихна. 3 хуруу маань яг бүгдээр 3 хуруугаар авчлаад 4-р утасны 4-р утасны 4-р талаад яг доотлолт нь буюу 3-р утасны 4-р талаад тэгээ 2-р утасны 4-р талаад бүгднийг нэг талаад нь багтаана. Бүгднийг нэг талаад нь багтаана. За одоо тэгвэл 1-р хуруугаар болохоор 1-р утасныхаа 2-р талаад нь тавьчихна. За ийм аккорд байна. За аккордын дарааллууд эхнээс нь дахиад явъя. Бүгдээр аккордуудаа сайн тэмдэглэж аваарай. A, D, G, C, дахиад A, D. За одоо шинээр сурсан E гэсэн аккорд. Жохон аккордууд солиод жоох хүнд ээж магадгүй дүнг сурж байгаа аккорд учраас шууд энэ 3 хуруугаар давхраа нь авчираад 4-р ладан дээр тавиад 1-р утасны 2-р ладан 1-р хуруу тавьчихна. Тэгээд буцаад A. За ингээд дууны маань форм буюу одоо ингээд ерөнхий функцэд ингээд дуусчихна гэсэн үг. За. Тэгэхээр A, D, G, C. Тэгэхээр A, D, одоо E. Тэгээд A. Тэгэхээр эхнээсээ A, D, G, C, A, D, одоо E. Тэгээд A. Тэгэхээр A, D, G, C, A, D, тэгээд E, тэгээд A. За одоо бүгдээрээ өмнөх хичээлээр үзсэн цохилтууд үзсэн. Тэр цохилтуудаас хамгийн амархан цохилтууд дандаа дээрээс нь доош цохилтыг цохилтоор тоглоод үзье. 1 E 2 E 3 E 4 E 1 E 2 E 3 E 2 E 1 E 2 E 2 E 1 E 2 E За өмнөх хичээлээр үзсэн цохилтынхаа хоёр цохилт нь буюу доошоо дэшээ гэдэг цохилтоор тоглоо үзье. 1 За өмнөх хичээлийн 3 цохилт. За өмнөх хичээлийн хамгийн сүүлийн цохилт. За тэгэхээр энэ цохилтуудыг аливаар нь тоглож болно гэсэн үг. Ерөнхийдөө хөгжим сурахад хэмжээ гэж зүйл байдаг. Хэмжээ гэдэг нь одоо жишээлбэл 4-ний 4, 4-ний 2, 4-ний 3 ч гэдэг юм. Энэ ямар утгатай гэхээр тактны дотор 4-т нь 4 удаа багтна мөн түүнтэй тэнцэх нь гэсэн үг. Жишээлбэл 4-ний 4 гэдэг нь нэг такт 4 тоо хугацаанд тоолно гэсэн үг. 1 E, 2 E, 3 E, 4 E гэж дараагийнхаа такт руу орно гэсэн үг. За хэрэв 4-ний 2 гэх юм бол такт нь нэг такт 2 гişгэнтэй буюу 2 тоолоод солигдно гэсэн үг. 1 E, 2 E, 1 E, 2 E. 4-ний 3 гэх юм бол 1 E, 2 E, 3 E, 1 E, 2 E, 3 E, 1 E, 2 E, 3 E. Энэ 4-ний 3 бол хөвчнөө вайс хэмжээ байдаг. За тэгэхээр хэмжээ гэдэг зүйл айгүй их чухал гэсэн үг. За одоо 4-ний цохилтуудаар дуулах гэдэг үзье. За хоёр цохилтоор дуулах гэж үзье.
Одоо тэгвэл энэ бүх цохилтууд болно. Тэгвэл илүү гоё одоо орцны хэмнэлттэй буюу одоо нэг орцны хэмжээ сонсогдохны цохилтыг та бүхэнд өнөөдөр зааж өгч байна. За ингээд бүгдээрээ Ясэр усаас гаралтан дээр хамгийн итээхэн бас энэ саяны бүх цохилтууд болно. Яг бүгдээрээ 4-4. Одоо 4-4 дахиад та бүхэнд бас нэг дахиад нэг өөр энгийн цохилтыг бас зааж өгч байна гэсэн. За ингээд бүгдээрээ Ясэр усаас гаралтаа гэсэн энэ дууг одоо загтлын гэдэг дуу сурахад бас хамгийн итээхэн бас нэг цохилтыг та бүхэнд зааж өгч байна. За маш амархан цохилт. Тэгэхээр бүгдээрээ дөрвөн гишгэн дотор одоо энэ цохилт маань багтна. 1E, 2E, 3E, 4E гэсэн тоонуудад энэ хүү цохилтууд маань багтах ёстой. Дандаа 4-4 гэсэн учраас. За 4-4 тоглолтоо хэдүүлээ хамгийн энгийнээр цохилтуудаа суръя. За гэхдээ сурахдаа яах вэ гэхээр 4 хүртэл тоох 4 1E, 2E, 3E, 4 гэж тоолох тоонуудаа 2-2-оор хуваагаар сурчна. Тэгэхээр 1E, 2E хүртэл суръя. Дараа нь үлдсэн 3E, 4E гэдгээ суръя. Тэгэх юм бол илүү сурах чинь амархан байх болно. За эхлээд 4 гишгэнтэй буюу 4 хүртэл тоолох ёстой. Түүнийхээ 1E, 2E хүртэлхийг одоо тоглож сурна гэсэн. За тоглоход үзье. 1E гэдэг дээр доошоо зохино. 2E гэдэг дээр доошоо дээшээ зохино. За үзье. 1E, 2E. Маш амархан. 1 гэхэд доошоо, 2 доошоо, E дээшээ. 1E доошоо, 2 доошоо, E дээшээ. За дахиад тоглох үзье. Хэрэв хөгжимгүй ямар нэгэн гарчин хөгжим байхгүй гойн дээр яг намайг өөрөө тоглож болно шүү. За 1 2 3 E 1E 2E 1E 2E 1E 2E 1E 2E 1E 2E. За одоо бүгдээрээ 1E 2E хүртэл сурцсан. Одоо 3 хүртэл суръя. За тоолохдоо 1E 2E 3 хүртэл тоолно. За цохилт ихтэй яах вэ гэхээр одоо бүгдээрээ сайн хараарай. Сайн хараарай, анхаарал тавиарай. 1E 2E 3 3 гэж тоолохдоо цохилт хийхгүй. Гэхдээ гараа доош нь сул тавь. Яг л дараагийн цохилтоо бэлдэж чинь гэсэн үг. За энэ жоохон хэцүү байж магадгүй. Гэхдээ надад цог хийгээд байгаа юм бол гарчинд орно орчихно. За 1 2 3 E 1E 2E 3 гитард юкулеле дээр хүрэхгүй, уцандаа хүрэхгүй. Гэтэ гараа зүг доош нь сул тавь гэсэн. Гараа зүгээр доош тавьчих гэсэн. За дахиад нэг хийх гээд үзье. 1 2 3 E 1E 2E 3 дахиад 1 2 3 E 1E 2E 3. За энэ бүгдээрээ сурсан. Одоо бүгдээрээ 3 хүртэл тоолцсон. Одоо 3E хүртэл суръя. 3E хүртэл. За бид нар сая 1E 2E 3 хүртэл сурсан. Одоо E дээр нь дээшээ татна. Дээшээ. 3 гээд бид нар гараа доош нь сул тавьсан байгаа. Одоо E дээр нь дээшээгээ. За цуг тоглох үзье. 1 2 3 E 1E 2E 3E 3-гээ гараа доошлууллаа, E дээр нь дээшээгээ. За дахиад 1 2 3 E 1E 2E 3E 3 гэхдээ гараа доошлуулаад E гэдэг дээр нь дээшлүүлнэ. За дахиад 1 2 3 E 1E 2E 3E 3 гэдэг гараа доош нь сул тавилаа, E дээр нь дээшлүүллээ. За одоо дахиад ихнээс нэгээд үзье. 1 2 3 E 1E 2E 3E. За одоо сүүлийн 4E. За 4E бол амар амархан. 4 доошоо E дээшээ. 4 дээр доошоо зохиод E дээр дээшээ зогч байна. За бүгд нэг тоглох үзье. 1E 2E 3E 4E 4 доошоо E дээшээ. Зөвхөн 3 гэдэгт биднес 3 дээр паузж гинэ л гэсэн үг. За бүгдийн дахиад цохилтоо бүгдээр нэг тоглоо үзье. 1 2 3 E 1E 2E 3E 4E маш амархан. За дахиад 1 2 3 E 1E 2E 3E 4E. За ингээд бүгдээрээ сэр усаас гаралтай боёо загталтууны аккордын сурлаа мөн цохилтын сурлаа. Одоо маш удаан аккордуудаа солиод тэгээд дээрээс нь цохилтоо ашиглаад тоглохгүй үзье. Сэр усаас гаралтай боёо загтал хэмэх дуу өнөөдөр бүгдээрээ орцны дуунуудаараа сонгонд сурч байна. За эхлээд ля минор цохилтоо хийлээ. 1 2 3 E 1E 1
Одоо бүгдээр дуурах гэдэг үзье. Гэхдээ би такс солгох хоолойтой гэдгийг юм бас харж үзээрэй. Уучлаарай. Та бүхэн сайн сайхны төлөө би дуулж байгаа шүү. 1 2 3 За одоо жоохон фаны болгохын тулд баг зэрэг хурдлууч. За ингээд та бүхэндээ 440 Гц нэвтрүүлэг цоо шинхэн дугаараараа арх халын алдарт дуу болох загтал химээх дуу та бүхэндээ хүргэлээ. За тэгээд 90-ад оноос хойш 90-ад оных юм мэдгүй хаа 2000-ад оноос хойш хүүхдүүд бол нэг сайн мэдгүй. Гэхдээ ер нь гитар сурж байгаа ямар нэгэн байдлаар хөгжиж сурж байгаа хүмүүсийн хамгийн ихэнд дуу сурдаг дуу бол мэдээж байна. Тэгээд өмнөх 440 Гц нэвтрүүлгээр гитар дээр бол ингэ заажсэн. Ингээд өнөөдөр та бүхэнд шинээр юкулеле хөгжмийг бас яаж хэрхэн тоглож болдгоо гэдгийг заалаа. Тэгээд мэдээж гитар дээр сурж ирсэн хүмүүс ингээд яг тухайн үед болохоор би зөвхөн цохилтуудын заахгүй аккордуудын заагаад өгсөн байсан. Тэгээд хүмүүс хөөе даавка яаж цохилтуудын хийх юм бэ? Яаж өгсөн байгаа юм бэ гэсэн маш их одоо асуудал байсан мөн. Яаж дуулах юм бол маш их асуудал байсан. Тэр асуудлууд би өнөөдөр юкулеле хөгжмийг ашиглаад та бүхэнд хариулт өгдөө. Яг гитар дээр сайжнаа саяны цохилтуудын хөгжмийг яг ажлын заашмаар тоглочихно гэсэн үг. За ингээд 440 Гц нэвтрүүлэгтэй хамт исэн бүх үзэгчдэд баярлалаа. Ингээд дараагийнхаа шинэ дугаараар та бүхний санал бодлыг би мэдээж хүндэтгэн үзэх болно. Тэгээд та бүхэн хэрвээ сурах дуртай хүсэлтэй дуунууд байх юм бол манай www.daavka.guitar.com гэсэн сайт руу болон манай пэйж хуудас мөн их орон телевизийн пэйж хуудас руу хандаарай. Тэгээд сурах хүсэлтэй дуу болон цаашдаа юу сурмаар юу ч хамаагүй та бүхэн биднээс лөө илгээгээр бидний стафны хүсэлтийг хамгийн түрүүнд хүлээн авах болно. За ингээд надтай хамт исэн бүх хөгжим сонирхогч оюундаа одоо оюуныхаа тэр том цаг хүрээ гэж байгаа хөгжмийн боловсролтой анхаарч байгаа бүх мундаг залуустай бүгдэнд баярлалаа. За ингээд дараагийн нэвтрүүлгийн уулзалтаар Дүр Бака Давка 440 Гц нэвтрүүлэг